Нийслэлийн засаг даргын хамгийн газар хог хаягдлын удирдлагын хилцс болон дүүргүүдийн хотогчлтын хилцээс хамтран энэ оны хавраас эхлэн Цуслангийн айлуудад Азийн цагаан дайгин нэртэй хогны утыг тарааж эхэлсэн. Харин энэ сарын 3-наас эхлэн хотын төвийн 6 дүүргийн айл өрхүүдэд хогны утыг тарааж эхэлсэн байна. Урд нь бол Цуслангийн бүсэд одоо уутыг бол тараалгуулсан байж байгаа. За ингээд бид нэр бас дуршилтын жумаар тараалгуулад бас алдаа omноогоо дүгнж үзээд яхан засвар холбогдох засварыг оруулаад ингээд 10 сарын 3-ны өдрөөс эхлээд нийслэлийн 6 дүүрэгт хогны уутыг тараалгуулсан. Тараалгуулж эхэлж байна. За одоо бол яг айл өрхүүдтэй тараах ажлууд хийгдэж байна. За тараалтыг ямар хөө байдлаар хийх вэ гэхээр дүүргийн засаг даргын хамгийн газраас яг одоо удирдан зохион байгуулж тараалтын ажлыг хийлгүүлнэ. За энэндээ голлон одоо тараалах юм хүмүүс нь гэхээр хэсгийн ахлагч нарыг за байрууд орон сууцнуудад бол сөөхин за тэгээд одоо эко ажилтнуудыг одоо дайчлаад энэ хогны уутыг тарааж эхэлнэ. Хоггүй Улаанбаатар Азийн цагаан дайгин нэртэй энэ хогийн уутыг айлуудад сард 40 ширхэг буюу 2 өдөрт 1 удаа хэрэглэнэ гэж тооцож тарааж байгаа юм байна. Зөвхөн ахуй хог хаягдл хаях боломжтой энэ уутанд өвлийн үйлрэл ирж байгаатай холбогдуулан айлын үнс нормыг хаана хаях вэ гэдэг асуудал гарч ирээд байна. Энэ талаар албаныхан үнс нормаа тусгаалсан хогийн сав болон пошинд хаях боломжтой тэрийг хог тээвэрлэгчид ачна гэлээ. Харин ахуй хог хаягдлыг энэ уутнаас өөр уутанд хийсэн тохиолдолд ачихгүй гэдгийг хэлж байгаамаа. Гэр хорооллын айл өрхүүд энэ сэрүүний үйлрэлд эхэлж байгаатай холбогдуулаад үнс норм бол ихээр гардаг. За энэнийг бол айхтар ингээд уутанд хийх ээч гэж хэлэхгүй. Яг тэгэхээр энэ тэр үнс нормыг бол тэр үнс нормынхаа одоо савнд энэ ногоо уут бол ахуй хогн зориулсан уут юм шүү. Энийг бол битээ одоо хойлж утгаарай. Яг ахуй хогн дээр бол ногоо уутаа хог аваа. Тэгэхгүй бол бид нэр сул хаягдсан ч юм уу эсвэл бол одоо өөр ууттай хогийг бол ингээд аваад яваад их юм бол бидний энэ модлого бол яг одоо утгаараа бол хэрэгжиж чадахгүй. Тэгээ бид нэр энэ 5 сард одоо удирдлагын зөвлөлийн хурлаар ярьж байгаад яг энэ журмыг нь батлаж гисэн байж байгаа. Зориултын уутанд хийсэн хогийг тэр одоо ачигч нар бол авах хэрэгтэй. Хэрвээ тэрнийг хийгээгүй байх юм бол авахгүй байх хэрэгтэй. Шууд битээ аваарай гээгүй гэхдээ авахгүй байх хэрэгтэй. Ягаад вэ гэхээр ингэж бид нэр бас нөгөө хүмүүс маань соёлд сурах хэрэгтэй. Нийслэлийн бүхэл айл өрхийн хог хаягдлыг уутлах энэ савыг боловсруулж байгаа компаниар Монгол хэвлэл болон Оби пластик компаниуд шалгараад байгаа юм байна. Эдгээр компаниудыг ямар сонгон шалгаруулалтаар эцэлсэнийг тодруулахад энэ 10-аад үйлдвэрүүдийг үзэж судалсны үндсэн дээр яг 2 нь бол жинхэнэ яг үндсэндээ одоо үндэсний үйлдвэрлэлээс яг дотооддоо үйлдвэр. За дийлийнх нь бол ихэвчлэн одоо манайх одоо хаягн дээр бол дотооддоо үйлдвэрлэж байгаа бол ихэнхдээ бол урдаас бас оруулаад ирдэг гэсэн тийм ажлын хэсгийн дүгнэлт гарсан байж байгаа. За энэ хоёртойгоо бол бид нэр яг одоо нөгөө хууль эрхийн дагуу бол сонгон шалгаруул тэгээд энэ хоёр компанитай бол захиалга өгсөн. А цаашдаа бол одоо дараа жил ч юм уу энэ оны дуустал бид гэрэлцэн баг дараа жил гэхэд бол нэг энэ уутыг үйлдвэрлэх боломжтой хүчин чадалтай үндэсний үйлдвэрлэгчд байх юм бол одоо өрсөлдөөнд ороод явахад бол зам бүр нээлттэй байж байгаа.